Ибрам Катер гэдэг археологч Ираны. Бид чи азар таа. Тийм тэнд чи яг нөгөө юуны Тебризийн музейд ороод явж ирсэн тэнд таарлаад тэндээс ярилцлага аваад. За тэр бол одоо ингээд Илхатын үзүүлсэн нөлөөг их гоё ярьжсэн тийм ээ. Тийм ерөөсөө одоо тэдний шашны урлагт ер нь одоо урлагт шаазан баарн дээр хүний дүрсийг урд өмнө ер нь одоо дүрсэлдэггүй байсан. Одоо энэ бол одоо Хүлэг хааны үед ерөөсөө Илхатын үед монголчуудын одоо оруулсан соёл. Энд 6 дугаар зуун гэж бичсэн байгаа нь Илхатын өмнөд үед хамаарна. Хэрвээ бид Ираны гар урлал судлалын Илхатын үед хамаарах гар урлалын бүтээлүүдийг судлахыг хүсвэл 7 дугаар зуунаас эхлэх хэрэгтэй л дээ. Исламын ихэнх үед Аббасидууд аян данхийн эзлэн авч туркуудыг өөрийн хөлсний цэргээр ашиглаж байснаас үүдэн Азийн хэм маяг нүүр царай гэх мэт зүйлс Исламын ертөнцид хүчтэй улам өрөө үлдээж урлагийн бүтээлүүдэд нөлөөлжээ. Исламын ертөнцийн баруун хэсгийн бүтээлүүдэд энэ дугуй царай жишээлбэл байхгүй. Түүний дараагаар Илхатын үед голлон үүл, луу гэх мэт сэтэл мотивууд орж ирсэн. Жишээ нь Султаны эд оршихуй Даш Хасаны сүмээс ажиглаж болно. Доотлын номын дэлгүүрээс нь одоо тэр эрдэмтэн чинь одоо хэлээд энэ номыг та нар одоо авбал их зүгээр зөвлөж өгсөн. Тийм ээ Ибрам Кадер энэ номыг аваад миниатюрта баг Бабур намагийн одоо ном ч юм уу том миниатюр зургийг та нэг номыг авчээснийг одоо айгуу сайн таньж байна. Юаны хөгшааз гэдэг тэр чигээр тэнд байж идэм бил. Тий тэр одоо тэгээд тэн дээр нөгөө гоё хаттуудаа зурна. За нөгөө ус гизгэн аксессуурууд байна. Малгай, дээл, хувцс, хонор баг тэр шаазан баарнд бол даанч гоё гаргасан байлаа да. Марагагийн Илханы музейд бол бүр Чингисийн алтан зоосоос ахуулаад одоо хойштол бүр Илханы үе дуустах үеийн зоосуудыг бүр ингээд ирээдлэн тавьчихсан болов Чингис хааны. Тэр бол гайхалтай музей. Тийм бүр бүтнээрээ гоё шаазан баарууд байна. За тэр Тебризийн музейд тэр шаазан баарууд нь байж байна. Ираны Тегераны музейд байж байна. Азербайджаны музей гэж байгаа тийм ээ. Тэнд нь байж байна. Тэр Марагагийн музейн дарга тэр Насир Бабаев гэдэг чи ерөөсөө энэ манай музей бол ерөөсөө дэлхийд ганцхан музей одоо Илхатын одоо тийм ганцхан маш их царийн ганц музей гэж одоо бүр бахархаж зураг авч болох уу гэдэг их гуйсаа тэгээд зөвшөөрдөг гэдгүй. Манай монголчууд монгол түүхчид ялангуяа мэргэжлийн хүмүүс бол тэр музейг очиж үзмээр заавал очиж үзэх хэрэгтэй. Лалын чашинт хүнийг нүүр царай болон хувцас гоёлтой ижбэрэн дүрсэлсэн дүрслэл өмнө нь байдаггүй байлаа. Гагцхүү Илхатын ноёрхлын үеэс хөгжиж харын чимэглэл сав суулга гээд уран нарийн дүрслэл бүхий олдврууд дээр буусан байдаг гэж Марага хотын Илхатын музейн дарга түүхч Насер Бабир тайлбарлалаа.